Бурхны дуудлага итгэж хүн бүрийн дээр байдаг бөгөөд тэрхүү дуудлага нь хүн бүрт өөр байдлаар илэрдэг юм байна л да. Нэгсэндээ сайн мэдээг түгээх талбар хүрээ нь өөр гэсэн үг юм. Библиэлд итгэж хүмүүсийн нийгэмд үзүүлэх хоёр том нөлөөг ийм төрөлсөн байдаг юм байна л да. Бүгдээрээ хамтдаа Матай номын 5:13-ыг харах юм бол та нар бол газрын давс юм гэж эзэн биднийг тодорхойлсон байдаг. Матай 5:14 дээр бас та нар бас дэлхийн гэрэл юм а гэж бас хоёр удаа ингэж тодорхойлсон байдаг. Тэгэхээр биднийг Есүс хэлэхдээ газрын давс бөгөөд дэлхийн гэрэл гэж ийхүү тодорхойлсон байдаг байна. Тэгэхээр бид бүхэн давсны үүргийг бол сайн мэдж байгаа шүү дээ. Давс ямар үүрэгтэй юм бэ? Мэдээж хоолнд амт оруулах, тийм ээ? Ямар нэгэн одоо хүний хүнсэнд хэрэгэлдэг зүйлсэд амт оруулах юм нөлөөг үзүүлдэг байна. Хоёрдугаарх нь болохоор муутахгүй байх ийм үүргийг бол гүйцэтгэдэг байна. Гурав дахь одоо давсны үүрэг бол ариутгах ийм үүрэгтэй байдаг байна. Тэгэхээр хүмүүсийн амьдралд бид бүхэн амт оруулж, тийм ээ? Одоо тэдний амьдралыг өнгөтэй, гэрэлтэй болгох. Тэгээд дээрэс нь тэдний итгэлийг муутахгүйгээр сахин хамгаалж, гуравдугаарт нь сатааны хуурамч сургаалуудаас тэднийг цэвэрлэх үүргийг Бурхан биднэрт өгч, ийхүү итгэгч нарыг өөрийнхөө агуу дуудлагт бол эзэн дуудсан байдаг байна. Түүл мөн дэлхийн гэрэл болгон дуудсан гэдэг нь ямар утгатай юм бэлээ? Ямар утгатай юм бэ? Дэлхийн гэрэл бол сүнслэг харанхуй дунд замаа олохгүй төөрч бүдчин тэмтэж яваа тиймэрхүү сая олон мянган хүнийг, тийм ээ? Одоо Бурхны үнэн рүү чиглүүлэх ийм гэрэл замыг нь гэрэлтүүлэгч болгож биднийг сонгон дуудсан байна. Тэгээ бас бид Христ рүү хүмүүсийг чиглүүлэн энд зам байна хэмээн бас тэдний замыг гэрэлтүүлэхээр ийхүү дуудсан нь бас нийгэмдээ зөв үлгэр дуурайл үзүүлж, тийм ээ, байхаар Бурхан биднийг ийхүү сонгон дуудсан байна. Тэгэхээр ийм том хоёр одоо нөлөөг бид бүхэн дэлхий болон нийгэм эргэн тойрныхоо хүмүүст үзүүлэхээр бол Бурхан биднийг дуудсан байдаг байна. Гэхдээ эдгээр дуудлагууд нь хүн бүрт өөр гөгцсөн байдаг гэж Библиэлд бас дахин нэг Илч Паул сануулсан байдаг л да. Бүгдээр хамтдаа Эфес номын 4:11-ээс 12-ыг унших юм бол тэр заримыг нь илч, заримыг нь иш үзүүлэгч, заримыг нь сайн мэдээг тунхаглагч, заримыг нь хончин, заримыг нь багш болгожээ. Эдгээр нь ариун хүмүүсийг үйлчлэлийн ажилд бэлтгэж Христийн биеийг байгуулахын тулд юм. Тэгэхээр итгэгч нарын дуудлага гэдэг зүйл бол тэгээ өөр талбарт өөр одоо бэлэг явьяасаар ийхүү дуудагдсан байдаг боловч ерөнхийдөө тэдний нэгдмэл зориг, нэгдмэл очих ёстой уулзвар нь юу гэхээр хүмүүсийг Христтэй холбох үүргийг бол тэд хүлээсэн байдаг. Итгэж бид нар хүлээсэн байдаг гэсэн үг байна шүү, тийм ээ? Тэгэхээр Библиэлд энэ ажлаа маш сайн хийсэн, тэгээ хийсээрч байсан нэгэн одоо хүний талаар бол гардаг л да. Тэр хүн бол хэн байж болох вэ? Та бүхэн юу гэж бодож байна? Хэн гэж бодож байна? Тэр хүн бол бидний сайн мэдэх Петрийн дүү Андрэ юм аа. Тэгэхээр Андрегийн талаар бүгдээр өндөр баг зэрэг судлаад үзье. Тэрээр яаж хэрхэн хүмүүсийг Христтэй холбож байсан бэ? Бүгдээрээ Иохан номын 1:41-42-ыг унших юм бол ийхүү гарч байгаа. Андре эхлээд өөрийн ах Симоныг олоод түнд бид Месияг грекээр Христ хийг оллоо гэд түүнийг Есүс рүү авчирваа. Өөрийн ах Петрийг Есүстэй холбосноор, тийм ээ, бидний сайн мэдэх агуу элч нарын толгойлогч, тийм ээ, Петр буюу монголоор хадаа бол ийхүү Христтэй уулзсан түүх байдаг. Тэр хэрвээ Андре Петрийг Есүстэй холбож өгөөгүй бол тэг магадгүй энэ дэлхийн түүх, Христ итгэлийн түүх, авралын түүх магадгүй өөр тийшээ хандсан ч байж болох юм. Гэхдээ л Андре бол энэхүү агуу ажлын нэгэн хэсэг болж Петр Есүс хоёрыг холбож өгсөн ийм үүрэгтэй. Нэгэсэндээ тэр хэнийг Есүс рүү авчирваа. Мэдээж агуу дагалдагч болно гэж Андре ч гэсэн санаагүй л байсан шүү дээ. Тийм учраас түүний хувьд Петр бол Андрегийн хувьд Петр бол гэр бүлийнх нь гишүүн юм. Тэгэхээр гэр бүлийнхнийгээ бол Есүстэй холбож өгөх үүргийг бол Андре амжилттай гүйцэтгсэн байна. Хоёрдугаарх нь түүний холбож өгсөн түүх бол үргэлжлээд Иохан номын 6:8-9 дээр гарч байгаа юм л да. Би та бүхэн уншиж өгье.
Шавнырын нэгэн болох Симон Петрийн дүү Андре Есүст хандан "Энд 5 талах 2 загстай хүүхэд байна. Гэвч тэр нь энэ олон хүнд юу болох болоо" гэсэнд. За энэхүү түүхээс бид бүхэн түүхийг бол сайн мэдж байгаа. Уулан дээрх сургаалаад Есүс дуусгаад тийм ээ. Дуусгатал шүн болсон, орой болсон. За гэтэл хүмүүс бол өсөж эхэлсэн мэдээж. Тэр олон цагийн сургаал номлыг сонсож тэгээд хүмүүсийг бол Есүс та нарт хооллоо гэж дагалдагч нартаа хэлж байгаа. Гэтэл яах учраа олохгүй дагалдагч нар Филипп хүртэл бид нар хаанаасаа юу олж ирэх юм бэ гэж гайхаж байсан боловч яг тэр цаг мөчид Андрегийн оролцоо, Андрегийн холболт гарч ирж байгаа байхгүй. Тэр нь юу гэсэн үг гэхээр нэг бяцхан жоохон хөвгт тийм ээ. Өөрт нь ерөөсө 5 талах 2 загас байсныг Есүст өгмөр байна гэж хин дээр ирсэн бэ. Тэгэхээр Андре дээр ирсэн баг. Андре түүнийг олоод Есүс дээр аваачиж өгч түүнийг холбосноор ийхүү 5,000 ирчүүд буюу тэнд тухайн үеийн цугларсан хүмүүсийн нийт 20,000 орчим хүн тэнд байсан гэж хэлж байгаа. Тэгэхээр 20,000 хүнийг болвол 5 талах 2 загсаар хоолсон ийм гайхамшиг бий болоход нөлөөлсөн хүний гавья энд бас гарч байгаа юм л да. Тэгэхээр Андре зүгээр л жоохон хүүхдийг Есүстэй холбоход ийм гайхамшигыг болвол бий болгосон. Андре хэнийг Есүстэй холбосон бэ? Эхлээд та бүхний санаж байгаачлан гэр бүлийнхаа гишүүнийг нэгсэндээ хайртай гэр бүлийнхнийг Есүст холбосон бол хоёр дахь зүйл нь бол хоёр дахь түүхтэр Андре хинтч үл тоогдох, нийгэмд үл тоогдох тэр жижигхэн хүүхдийг буюу тийм ээ үл анзаарагдах нэгнийг бол Есүстэй холбож өгснөөр гайхамшиг бий болсон байдаг. Тэгэхээр Андрегийн авчирсан тэр нийгэмд өчүүхэн гэж үзэгдэх тэдгэр хүмүүсийн төлөө бол өнөөдөр ч гэсэн Христэд итгэгч нар дуудагдсан байна. Тэгээ Андрегийн 3 дахь холбосон тохиолдол бол Иохан номын 12-ын 20-23 дээр гарч байгаа. Би та бүхэнд уншаад өгье. Баяраар бурханд мөрөгхөөр ирсэн хүмүүсийн дунд хэдэн грек хүн байлаа. Тэд Галилийн Бетсайдын Филипп рүү очиж түүнээс "Эзэнтэй, бид Есүсийг хармаар байна" гэж гуйсанд Филипп явж Андред хэлв. Андре Филипп нар явж Есүст дуулгав. Есүс тэдэнд "Хүний хүүгийн алдарших цаг нь ирчээ" гэлээ. Тэгэхээр грекүүд гэдэг бол тийм ээ тухайн үед бол еврейчүүд буюу израильчууд грекчүүдийн буюу ромчуудын дарлалд бол байсан тий. Тэр грекчүүд бол яалтчгүй израильчүүдийн хувьд дайсан нь юм. Тэр дайсан израильчүүдийн хувьд бол зөвхөн өөртөө Бурхны авралыг авах юм үндэстэй гэж үздэг байсан. Харин үндэстнүүд бол үнэхээр хамаагүй тийм ээ. Тэд нар бол сангар гэж. Тэдгээр хүмүүс харин үндэстнүүд бол бидэнд огт хамаагүй. Тэдний аврал бол бидэнд ямар ч хамаагүй гэдэг зүйл дээр бол ийм үзэлтэй байсан тийм ээ. Гэтэл хэсэг грекчүүд бол Есүсийг хайж ирсэн баг. Бид нар Есүстэй уулзмаар байна. Яг тэр үед Филипп бол шууд Есүсээр аваачиж тэдгээр хүмүүсийг аваачиж өгөх боломжтой байсан боловч тэр тэгээгүй харин Андре дээр очсон баг. Магадгүй эргэлцсэн байж болох юм те. Эдгээр хүмүүс аврал авах зохистой нэг нь муу юм уу үгүй юм уу гэдгийг бол Филипп магадгүй эргэлцсэн байж болох юм. Гэсэн хэдий ч Андре дээр очих үед харин Андре тэднийг ямар ч эргэлзээгүйгээр Есүстэй холбож өгсөн баг. Тэгэхээр дайснаа хүртэл Есүстэй холбож өгсөн ийм 3 үүрэгтэй. Тэгэхээр бүгдээрээ дахиад нэг санаа л да. Эхний зүйл нь бол бид хүн гэр бүлийгээ Есүс Христтэй холбож өгөх үүргийг хүлээсэн байгаа. Андрегийн хөвөллийн дагуу. Хоёрдугаарх нь юу байлаа? Тийм ээ та яг зөв хариуллаа. Хоёрдугаарх нь нийгэмд хинээч үл тоогдох тэдгээр хүмүүс рүү бид хүн хурч ажиллах ёстой. Тэдгээр хүмүүсийг бид хүн Есүстэй холбох ийм үргийг бас хүлээсэн байдаг. Гуравдугаарх нь бид хүн дайсан. За магадгүй энэ дэлхий өнөө цагт бол нэг бидэнд дайсан аимшигтай тийм үзэлцэж таралт тий үзэж тарах тийм зүйл хүмүүс байхгүй ч гэсэн бидний хувьд ойртож очих, итгэлээ хуваалцахад төвөгтэй, бэрхшээлтэй тийм хүмүүс байгаа бол нэг л ойртож очихоос халгадаг тийм ээ тийм хүмүүс байгаа бол тэдгээр нь магадгүй өнөөдөр бидний очих ёстой нэгэн талбар юм болов уу гэж бодож байна.
Тэгэхээр Андрегийн энэхүү 3 одоо зүйл бол талбар бол итгэгч бүх хүмүүст өнөөдөр хийх дуудлагын ийм талбар байгаад. Тэгэд миний хувьд бол аав маань яг тийм талбар байсан л да. Хэдий тийм ээ. Аав маань миний гэр бүлийн хамгийн хайртай хүн гишүүн ч гэсэн. Бас аав маань миний итгэлийн амьдралын хувьд одоо тийм ойртож очихоос имээдэг, айдаг тийм нэгэн том талбар байлаа. Гэхдээ Бурхны ивэлэр үнэхээр энэхүү сайн мэдээний дуудлага ухамсарлаж Бурхан намайг үнэхээр гэр бүл рүү маань дуудаж байгаа юм байна. Бурхан биднийг одоо дайсан мэт үздэг тийм аимшигтай ойртож осохоос имээдэг тийм хүмүүс рүү бас дуудаж байгаа юм байна. Энд нь ямар нэгэн одоо эргэлзэх зүйлгүйгээр бид хүн очиж тэдэнд хайраар сайн мэдээг түгэх ийм дуудлагыг авсан хүмүүс муу юм байна гэдэгт би итгэсэн. За өөр нэгэн жишээг би та бүхэнд авч үзье. Ойролцоо мөртлөнгөөс өөр хүний жишээ л дээ. Иохан номын 4:28-аас 30 дээр тэгтэл өнөөх эмэгтэй усныхаа савыг орхин хот руу явж хүмүүст миний үлдсэн бүхнийг надад хэлсэн хүнийг ирж үзэхтэн тэр Христ биш үү гэсэнд хүмүүс хотоос гарч Есүс рүү очиж байгаа. Есүстэй холбосон өөр нэгэн одоо хүн бол Самарын эмэгтэй байсан. Тэрээр бол Есүс рүү хүмүүсийг хотынхныг бүгдийг аваатсан баг. Тэгэхээр самарчууд гэдэг чинь юм блэ? Юдэчүүдээс тасран үлдсэн одоо бас л итгэж хүмүүс гэсэн үг шүү дээ, тийм ээ. Месияг хүлээж ирсэн. Тэд бол Библийг сайн мэддэг, Месияг хүлээж ирсэн ийм хүмүүс баг. Тэгвэл бидний очих ёстой дахиад нэг өөр талбар юу гэхээр бидний сүмийнхэн баг. Магадгүй сүмийнхэн авралыг авцсан, усан баталгаа хүртсэн хамаагүй гэд та бүхэн тэднэрт өөрсдөнд нь даатгсан бол магадгүй таны одоо сүнслэг гар, сүнслэг тусламж, сүнслэг хайр халамж хин нэгэнд хэрэгтэй байж болох юм. Тэгвэл та бүхэн сүмийнхнийгээ бас Христтэй холбож өгөх үргийг ч гэсэн хүлээсэн байх нэ. Бурхан нэгсэндээ бие биенээ халамжлах, урамшуулж босгон байгуулах хариуцлагатай үргийг ч гэсэн энэ дуудлагыг ч гэсэн бид хүнд өөрөлсөн. Тэгэхээр бид бүхэн гэр бүлтэй мөн нийгмийн сул дорой нэгэнд, тэгээ нийгэмд ад үзэгддэг сул дорой нэгэнд эсвэл бид бүхэн дайсандаа эсвэл бид бүхэн сүмийнхаа ахан дүүс нарт дуудагдсан гэдгийг та мэдэх үү? Бурхан тэдгээр хүмүүсийн төлөө өнөөдөр таныг яг одоо дуудаж байна. Та тэднийг Христтэй холбоход бэлэн үү? Итгэж хүн бүрийн үүрэг бол бид хүн Христтэй холбох гэж бид хэлсэн тийм ээ. Тэднийг Христтэй холбох. Та өөрөө Христтэй холбогдсон уу? Амин гэж хэлсэн бол та хэн нэгнийг Христ холбох үүргийг бас хүлээсэн гэдгээ дахин нэг санаарай гэж уриалж байна. Бурхан өөрийнхөө ажлыг хүчрхэг тэнгэрлэгч нарт ч юм уу те маш хүчрхэг хүмүүст л даатгадаг байх гэж бодож болох юм. Гэхдээ Эллен Вайт бол энэ талаар ингэж хэлсэн байна л да. Христ өөрийгөө төлөөлүүлэхийн тулд гим нүгэлд унаж дороотойгүй тэнгэрлэгч нарыг биш харин аврах гэж хичээж буй хүмүүстэй адил хүсэл мөрөөдөлтэй хүнийг сонгосон юм а гэж үеийн хүсэл ном дээр бичсэн ба. Тэгэхээр Бурхан өөрийнхөө ажлыг сул дорой нэгнэр бол хийлэгдэг. Өөртөө сул дорой гэсэн хэдий ч Бурханы хүчийг өмсөхөөр хүчрхэг болж явдаг тийм хүмүүсийг бол Бурхан сонгонд батсан байна. Өнөөдөр коронавирус хэмээхийн цар тахал энэ аимшигтай нөхцөл тэгээ нийгмээс зай барих, бие биенээсээ зай барих гэсэн ийм урай лооцонтой ийм одоо агуулгатай тийм цар тахлын үед та хэрхэн баярт мэдээ түгээх вэ? Хэрхэн Есүсийг бусдад холбох вэ гэж бодож байгаа бах. Бүгдээрээ хамтдаа Андре шиг эхлээд гэр бүлийнхэнтэй хүрцгээе гэж та бүхнийг уриалмаар. Гэр бүлийнхэнтэй хүрцгээе. Тэгээд нийгэмд үл тоомсорлогдох тэдгээр өчөөхөн сул дорой хүмүүс ч гэсэн хамтдаа хүрцгээе гэж уриалмаар. Тэгээд уулзаж итгэлээ хуваалцахаас ч имээдэг дайсан мэт тийм хүмүүстэй ч гэсэн хамт хүмүүстэй уулзаж тэдэнд Есүстэй холбох үүргийг бүгдээрээ хамтдаа хийцгээ хэмээн уриалж. Цөмдөх итгэлээр сул дорой нэгнээ босгон байгуулах энэхүү дуудлагыг ч гэсэн Бурхан бидэнд бас өгсөн. Энэ дөрвөн зүйлсийг та бүхэн өнөөдөр итгэлийнхаа амьдралд хэрэгжүүлж чадах юм бол Есүстэй бусдыг холбож чадах юм бол та жинхэнэ баярт мэдээ түгээх юм аа. Бүгдээрээ
эзэн Есүс аврагч эзэн Есүстэй бүх хүмүүсийг холбоцгоё. Бүгдээрээ холбогч нар юм байна. Тийм ээ? Тэгвэл бурхан танаас ямар нэгэн их сургуулийн диплом ч юм уу, тийм ээ? Ямар нэгэн одоо агуу зүйлийг бол танаас хүсдэггүй. Зөвхөн дуулууртай байдлыг хүсдэг ба. Эзэн таныг дуудаж байна. Та харин явхад бэлэн үү? Өнөөдөр бид хүн эргэн тойрныхоо хороо, аймаг, сум, улс, орон, хөлийн чанд гэхээсээ илүүтэй бидний эргэн тойронд байгаа тэдгээр хүрээлэл биднийг эргэн тойронд байгаа одоо ажлын хамт олон, найз нөхөд, тийм ээ, гэр бүл, хамаатан садан бас сүмийн гишүүд гэсэн эдгээр хүмүүст чөлөөтэй хүрч ажиллах тийм бүхэл бүтэн том орон зай байна. Энэхүү том орон зай дуудлагад бурхан таныг дуудаж байна. Та явхад бэлэн үү? Исая нэгэн цагт эзэн минь ээ би энд байна. Намайг илгээгээч гэж хэлсэн шиг өнөөдөр таны хэлэх үг ч гэсэн. Эзэн минь ээ би энд байна. Би явъя. Намайг илгээгээч. Намайг тэдгээр хүмүүст хүрч ажиллах, хүрч таны сайн мэдээг түгээж, тантай холбох гүүр нь болгож өгөөч хэмээн та өнөөдөр эзэн бурхан руу хандан хашгираарай гэж уриалъя. Тэгэд энэ хэцүү цаг үед таныг бусдад Христийг холбодог гайхамшигтай холбогч болоосоо хэмээн хүсэн өрөөгд өнөөдрийн сургаалын онцлог дуусгая. Бүгд